Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань ээлжид 3 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 3 дахь сэдвээрээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар хүчилсэн. За энэхүү сэдвийн агуулга маань гүйцэтгэлийн үнэлгээний тухай ойлголт, зорилго, за ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гадаад болон дотоод орчинтой хэрхэн холбогддог, хүний нөөцийн бусад үйл ажиллагаатай мөн хэрхэн холбогддог талаар хүчилье. За байгууллагын зүгээс ажилтан бүр өөрт ногдсон үүрэг даалгавраа хэрхэн биелүүлж ямар үр дүн төрж байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалт ямар байгааг дүгнэх үйл явцыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалын хүрээнд хийгдэх үүрэг даалгаврын түвшин буюу эцсийн үр дүнг тухайн ажилтан хэрхэн биелүүлж байгааг харилцаа хандлага, зан төлөв, мэдлэг, мэргэжил, ур чадвар зэрэг хүчин зүйлүүдээр тулгуурлан тодорхой системтэйгээр үнэлхийг хэлдэг юм аа. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зорилго нь ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага, ажилтнууд бодиттой мэдээлэлтэй болох, сургаж хөгжүүлэх, хэрэгцээ шаардлага байна уу, за боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх, цалин хөлс болон нэмэлт урамшуулал олгох, шийтгэл ногдуулах зэрэг бодит үндслэлийг тогтоох гүйцэтгэлийг сайжруулах зэрэг болдог. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт нь ажилтнуудын давуу болон дутагдaltaй талыг олж мэддэг байна. За ажилчдын гүйцэтгэлийг сайжруулахад тус төхөн болдог. Тэдэнд юу шаардлагатай болохыг нь олж тогтоодог. Ажиллах хүчний талаарх дараагийн төлөвлөлтөнд шаардлагатай мэдээллийг нь олж авдаг. За ажилтнуудад ирээдүйн төлөвөө тодорхойлж одоогийн гүйцэтгэлээ сайжруулахад нь туслана. Байгууллагын захиргааны зүгээс ажилтнуудыг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр ажилд шилжүүлэх, за мөн хөлбөрийн гэрээ цуцлах зэрэг шийдвэр гаргах үндэслэл болдог. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний эцэст хүн бүрт өөрт ногдсон үүрэгт ажлаа хэрхэн биелүүлж байгаа талаар удирдлага, бодиттой мэдээлэл авах үндэслэл бий болдог. За эцэст нь сайн ажилтнуудыг шагнаж урамшуулах, цалингийн нэмэх, за албан тушаал дэвшүүлэх зэрэг сайн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх үндэслэл болдог байна. За тэгвэл ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь гадаад болон дотоод орчинтой хэрхэн холбогддог вэ? За гадаад орчинтой холбогдохдоо нийгэм, эдийн засаг, өрсөлдөөн гэж холбогддог. За нийгмийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа нийгэм дэх хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйл, за зан заншил, дадал зуршил, ёс зүй зэргийг багтаан ойлгодог. За эдийн засгийн хувьд бизнесийн үйл ажиллагаанд мөнгөн болон сангийн бодлого, за мөнгөний ханш, зээлийн хөв, ажилгүйдэл, нийт эрэлт, ажил эрхлэлт, хэрэглээний барааны үнийн өсөлт, хүн амын мөнгөн орлогын хэмжээ, хадгаламж, мөнгөний нийлүүлэлт, бөөний болон жижигдэн хөдөлთა, түүний сүлжээ, бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг байх нь. За мөн өрсөлдөөн буюу тухайн байгууллагатай ижил төрлийн буюу бие биеэ орлого бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлдэг ийм компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ нарийн боо талах үйлдвэрлэх компани байлаа гэж бодоход өгөөжийн талхыг авах гээд дэлгүүрт ороход байхгүй бол талхагчдын талхыг худалдан авах боломжтой ийм мэтээр бие биенээ орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын өрсөлдөөн гадаад орчны зүгээс хамаардаг байх нь. За тэгвэл дотоод орчинд дээд удирдлага байдаг. За энэ нь бүх шатны менежерүүд байдаг. Дээд болон дунд шатны. За менежер хүн ажилтнуудтай зөвхөн тушаал өгөх биш, харин тэдний хүчийг нэгтгэн нэг зорилгоо чиглүүлэх, за авьяас чадвараа нэгтэн тослох, шинээр бүтээлчээр сэтгэгчдийг бий болгох ийм таатай орчин бүрдүүдэд анхаарч ажиллах ёстой байдаг. Тэгээ удирдлагын шатны менежерүүд хүний нөөцийн менежментэд харилцан адилгүйгээр үүрэг оруулалт гүйцэтгэдэг байгаа. За дээд шатны менежерүүдийн хувьд ажилтнуудын үүргийг нь зохицуулан хуваарлдаг, тэднийг хооронд нь холбогдох, за зөвшөөрөл зохих алба тасын менежерүүдийг шил сонгодог, мөн удирдлагын системийн шатлалыг зохион байгуулах зэрэг ажлыг ерөнхийдөө хийж гүйцэтгэдэг байна. За тэгвэл дунд болон доод шатны менежерүүд нь ажлын тодорхой хэсгийг зохион байгуулдаг. За тэдний нийтлэг үүрэг нь ажлын ерөнхий төлөвлөгөөг зохиод хүмүүсийн хүч, санаа бодлыг нэгтгэх, за удирдан зохион байгуулах, байгууллагынхаа бусад цэг, тасаг хэсгийн ажилтай өөрийн хариуцсан хэсгийн ажлыг уялдуулах, за ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хүмүүсээ хөгжүүлэх зэрэг байдаг байна. За энэ утгаар нь авч үзэл байгууллагын бүх шатны менежерүүд хүний нөөцийн менежментийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байх нэ. Учир нь тэд дандаа хүмүүстэй харьцдаг, гүйцэтгэх төвчний хүмүүсийг хэрхэн удирдан зохион байгуулах гэдэг ийм хүний нөөцийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг.
За иймээс шат шатны менежерүүд хүний нөөцийн менежментийн талаар тодорхой мэдлэг, практик туршлагыг хөндлөсөн байвал зөвхнө. За, стратеги бас дотоод орчинд нөлөөлдөг байна. Алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримтчиг стратеги гэдэг. За, стратегийн болон гүйцэтгэлийн зорилтуудад хүрэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний логик тестээр албах хийж жагсаалттай. Энэ нь энгийн байх ба ойлгомжтой энгийн үг хэлээр бичигдсэн байх ёстой гэдэг байна. За, ийхүү хийх ёстой үйл ажиллагааны тестээр ална. Мөн энгийн байдлаар хэн ч байсан харахад ойлгомжтой энэ үнийг стратегийн үйл ажиллагааны зорилтод ийм төлөвлөгөө болгон авч хэрэгжүүлдэг. За, арга хэмжээ бүрийн хувьд суур төвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх төвшин, хэрэгжүүлэх нэгж, за ажилтан эхлэх дуусах хугацаа мөн шаардлагатай нөөцөд тодорхой байдаг. За, гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хэмжих. За, тухайн ажлыг хийж хэрэгжүүлснээр анх байснаас ахиц өөрчлөлт гарсан эсэхийг. За, ямар түвшинд хүрснийг тодорхойлох ийм шалгуур үзүүлэлт болдог. Төлөвлөгөөнд шалгуур үзүүлэлтийг хэдий ч нэ тодорхой хэмжиж болох үс бодиттой тусах нь төдий ч нэ хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нь нарийн хэмжиж сайн гүйцэтгэлийг урамшуулах, за саар гүйцэтгэлд хариуцлага тооцох ийм боломжтой болдог. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнгээс харахад шалгуур үзүүлэлтүүд нь хүрэх боломжгүй. Тухайн зорилго биелсэн эсийг тодорхойлох боломжгүй. Хит ерөнхий хэрэгжүүлэхээр төлөвсөн ажилдаа үзүүлэлт нь тохирохгүй байх үзэгдэл түгээмэл байдаг. За, иймээс шалгуур үзүүлэлтийг нь ажил тус бүрээр нь яг хийх ёстой тухайн байх ёстой боломжтойгоор нь зөв оновчтой хийх оруулсан байх ёстой байдаг. За, тэгвэл энэ шалгуур үзүүлэлт гэдэг нь стратегийн болон гүйцэтгэлийн зорилт арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоо үзүүлэлт байдаг байна. За, соёл гэдэгт байгууллагын соёл орно. Байгууллагын соёл нь байгууллагын дотор амьдрах, бодох, ажиллах, гишүүн байх тодорхой орчин бий болж байдаг. Байгууллагын түүхтэй салшгүй холбоотой түүхэн урт хугацааны туршид бүрэлдэн бий болдог юм зүйл байдаг. За, энэ үйл явцад сайн туршлага уламжлал нь өвлөгдөн үнэт зүйлс болон төлөвшөж байдаг байна. За, жишээ нь охин компани толгой групп компанийнхаа соёлыг өвлөн авдаг байх жишээтэй. За, мэдээж үүн дээр үүсгэн байгуулагчийн зохион байгуулалт, биеэр үлгэрсэн, хэрэгжүүлсэн кейсүүдийн мэдээж байгууллагын соёлыг бүтээдэг. Байгууллагын соёлыг илэрхийлсэн дэлхийд танигдсан Минцбергийн загвар гэж байдаг. За, энэ загварт байгууллага болон түүний соёл оршин тогтноход дараах 3 зүйл зайлшгүй байх хэрэгтэй гэж үзсэн байна. За, тэгэхээр байгууллагын соёл зайлшгүй байх шаардлагатай тухайн байгууллагын үзэл баримтлал байдаг байх нь энэ нь маш сайн үзэл баримтлал, байгууллагын соёлын суурин байх ёстой байдаг. За, менежмент энэ нь хүний нөөцийн санхүүгийн зохион байгуулалтын менежментүүд. За, байгууллага өөрөө тодорхой он жилийг туулсан туршлагатай байх хэрэгтэй гэж байна. Үздэг. За, үүнд нь ажилтнууд нь болон удирдлага нь туршлагатай байх тухай заавал байгууллагын соёлд оруулсан байх ёстой гэж үздэг байна. За, тэгвэл хүний нөөцийн бусад үйл ажиллагаатай хэрхэн холбогддог юм бэ? За, ер нь хүний нөөцийн бүхэл менежментүүд хоорондоо харилцан уялдан холбогдож байдаг. За, ажлын шинжилгээтэй болохоор ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурыг тогтоох үндэс нь ажлын шинжилгээ болж өгдөг. За, ажлын шинжилгээний явцад тухайн ажлыг амжилттай гүйцэтгэхэд саад болж байгаа зөвлөлүүдийг илрүүлэх, за тэдгээрийг хэрхэн яаж сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авах юм боломжийг олгодог. За, сонголт байдаг. За, хүний нөөцийн сонголтын явцад үнэхээр өндөр ур чадвартай, мэрэгсэн хүнийг шударгаар сонгож авч чадсан тохиолдолд гүйцэтгэл мэдээж сайн байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл байгууллага хүний нөөцөө сонгож авахдаа ажлын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг сонголтын үед ялангуяа мэрэгжлийн магадлалын үе шатанд үндсэн шалгуур болгон хэрэгэлдэг байгаа. За, цалин болон шагнал урамшуул нь гүйцэтгэлийн үнэлгээний эцсийн үр дүн тулгуурлан ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх үү, эсвэл бууруулах уу, за мөн шагнаж урамшуулах арга хэмжээг удирдлагын зүгээс авч хэрэгжүүлдэг байна. Ингэснээрээ цалин ба шагнал урамшуул нь ажилтнуудыг ажилд өдөөх, эсвэл түлхэх гол хэрэгсэл болж өгдөг. За, мэдээж цалин урамшуул нэмэгдсэн хүн бол урам зоригтойгоор ажлын гүйцэтгэлтэй сайн ажилладаг. За, мөн төлөвчлэн гүйцэтгэл нь байнга сайн байдаг ажилтнанд сорч хөгжих, албан тушаал ахих юм өргөн боломжийг олгодог талтай байна. За, тэгвэл сургалт нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй хэрхэн холбогддог гэхээр үнэлгээний явцад
ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, за мэргэжлийн түвшин тодорхойлдог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг нь үндслэлтэйгээр тодорхойлж өгдөг. Ингэснээрээ байгууллагын ажлын гүйцэтгэл сайжирч улмаар хөтөлбөрийн бүтээмжийн өсөлтөд эргээр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл одоо мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутагдж байгаа ажилтнанд тухайн сургалтыг нь одоо олгож үүн дээрээ эргээд хөтөлбөрийн бүтээмжийг одоо өсгөх ийм арга хэмжээ болдог байна. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.